Замын цагдаагийн газраас болцшгүй эрсдлээ сэргийлэх үүднээс жолоочдын хүүхдэд тээвэрлэхдээ үүр дээрээ болон хүрдний ар суулгасан, толгой гарыг нь машины цохоор гаргасан, хамгаалтын бүс олоо суудал хэрэглээгүй тохиолдолд цагиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу 5-аас 10 мянган төгрөгөөс эхлэн жолоодох эрхийг нь хасах хүртэлх арга хэмжээг авч эхэлжээ. Ихэнх эцэгчүүд маань өнөөдөр хүүхдээ одоо тээврийн хэрэгслээр тээвэрлэхдээ цонхоор толгой гарыг нь гаргадаг, өвөр дээрээ авч явдаг, хүрдний ард хүүхдээ тээвэрлэж явдаг зэрэг байдал маш их ажилладаг. Энэ тал дээр замын цагдаагийн газраар хаачид одоо та ингэж болохгүй шүү гэдэг мессежийг өнөөдөр хүргэж зарим тохиолдолд арга хэмжээ авч байсан болоод өнөөдрөөс эхлээд хүүхдээ буруу тээвэрлэж байгаа эцэг эхчүүдэд Монгол Улсын захиргааны харилцааны тухай хуулийн 25-ийн 5-д заасны дагуу арга хэмжээг бол тооцож ажиллаж байгаа. Тийм болохоор эцэг эхчүүд та бүхэн өөрсдийнхөө амьдралыг ганцхан хормын дотор битгий буснаагаа чи хүүхдийнхаа ирээдүйн төлөө та гэр бүлийн хаз жаргалын төлөө хамгаалах бус хамгаалтын асуудлыг нь зөвлөж хэрэглэж хөвшүүлээч гэдэг уриалгыг бол замын цагдаагийн газраас нийт эцэг эхчүүдтэй бас уриалж байна. Ийхүү хүүхдээ буруу тээвэрлж байгаа жолоочдыг торгож эхэлсэн арга хэмжээг жолоочд мөн дэмжиж байна. Зөв биш дээ ер нь. Тэгэл баян хүүхдийнхээ бүсийг бүсэлж явдаг л да. Өөрөө бүсээ бүслээл. Тэгэхээр бол зөв л гэж бодож байна. Ер нь бүсээ бүслээгүйгээс болж ер нь ямар эрсдэл гард юм лээ. Тэгээ гинт ингээд явж бод урд нь машин тоормслохоор зэрэг дагаал тоормсчаар хүүхч урагшаа ингээд мөрөгчдөг ш тий. Тэгэл хамар мамраа зөхөөл, ирүү мэрэгөө зөхөөл. Тийм тохиолдол зөндөл гарт юм лээ. Тийм болохоор бүс зөвхөн зөвлөгч чинь. Одоо ер нь тэгээд хүүхдээ байнга нөгөө бүсийн зүгдэг хүн ер нь ховор штэ. Тэгтээ хөө зөвлөж байлаа юм л да. Тэгтээ яг тэрийг бол тэгэж хүн болгон хөвшүүл бишлэг бодсон штэ. Бүс зүглэртэн тэгээд одоо нөгөө урагшаа адгалж урагшаага юм харах тулдаг тэгээд биенийх нэмжээр жижиг болох тэртэн тэгэл хэцүүлэх гэж бодсон штэ. Тэгээд эрсдэл нь бол зөндөө штэ. Зурагдаар хүртэл яриад байгаа юм чинь. Тэгээд одоо огцон тооромжлоход хүүхдээ мэдээж барьж чадахгүй урагшаа шилээ мөргөх ч юм уу. Хажуудлын багна мөргөх штэ хүүхд. Хүүхдүүд эрсдэлтэй. Тэр бүс тэр юуны тусгай суудлыг бол тавьсан л дээр.